За баярлалаа. За өнөөдөр үзэж танаа. Амен. Амен. Би ямар тосовч бод. Сайн уу? За намайг уучлаарай. Би цэцэрлэгийн багш тийм учраас байна. Тийм үү? Тийм байгаа. Амен. За эзэн бол үнэхээр сайн. Эзэн бол үнэхээр монголчуудад хайртай. Тэгээ манай баг сүүлийн 10 хэдэн жилийн турш монголын төлөө залбирч байна. Тэгээ эзэн бид маш олон зүйлээ бас хийж байна. Бас аюул олон зүйлийг бас бидэнд үүрүүлдэг гэхүү. Тэгээд аавын пастор надад хэлсэн болохоор баярлалаа та нэг хурж ирээд хуваалцаач гэх. Тэрнээс хойш нэг залбирсан юм яриад. Тэгээ эзэн өнөөдөр танаа чуулган бол үнэхээр эзний дотор онцгой дуудлагатай чуулган юмаа гэж харж байна. Амен. Өнөөдөр эзэн ингэ зүгээр орж ирээ магтах аюул амархан байсан. Зүгээр л эзнийг магтах. Зүгээр л түүний оршиход авах нь үнэхээр амархан байлаа. Тэгэхээр энэ газар үнэхээр туслаатай шүү. Эзэн та нарыг дамжуулаад агуу зүйлийг та нарыг аюул залуу бай. Зүгээр Библиэр аюул олон газар тэгээ залуу хүнээ чи бүү ай гэж хэлсэн байна. Ирмияд төсөв хөтлөсөн, Тимотед хөтлөсөн аюул олон газар залуу хүн битгий ай гэж хэлсэн байна. Яг л эзэн залуу хүмүүсээр дамжуулаад маш олон зүйлүүдийг хийж чаддаг. Залуу хүмүүс чинь зөрөгтэй байдаг байхгүй юу? Амен. Жаахан хашиг яа гэж одоо хамгийн сайн бодож төлөвлөж ээж тэгээд нэг орох гээд идэг. Тэгээд эзэн юу хийсэн бэ гэхээр илүү яг бурхантай харилцах байлаа. Эзэн харуулсан байна. Тэгээд өчтөр хогоос дээр Иесус юу авах боломжтой байгаа би ирэх юм болов ирэхгүй юм болов за яах вэ гэж бодоод байсан л та. Тэгээд эзэн нэг зүйлийг харуулсан зүйл юу гэхээр эзэн танаас алсын арга өгсөн. Энэ бол тохиолдол биш. Бас шинэ урс чуулган одоо байгаа нь бас тохиолдлын зүйл биш. Гэт нэгэндээ хэлдэг. Энэ бол тохиолдол биш ээ. Тохиолдлын зүйл биш. Энэ чуулган байгаа тохиолдол биш ээ. Яг Христийн Монгол бид танаа чуулганаар дамжуулаад эзнийг хийж байгаа зүйл агуу юм. Тэгж хэлэхэд гоё байгаа үстэй. Энэ бол тохиолдол. Заримдаа чуулган бүтээсээ өдөр яваад ингээл ажиллаа хийгээл бүтээсээ өдөр болгоо ирээд ажиллаа хийгээл ингээл явжээд яг юуны төлөө явж байгаа яг гэж байгаа юм болоо гэсэн бодол зөндөө орж ирдэг. Начиг гэж бодсон юм байна уу? Байна. Би ч гэсэн нийгэмд үйлчлдэг. Би ч гэсэн нийгмийн боловсролын системд үйлчлдэг өөрөөсөн зэрэгтэй. Тэгээд зэрэг ингээд аваад яваад 8 хүмүүсийг тэгээд дарга хийгээл тэгээд хэдэн хүүхдүүд арчлаад тэгээд нөгөөтгөө нийгэмд ингээд ийм зүйлийг хийчихсэн гэж үзэж таарал үзэж надаа. Тэгээд янз янзын асуудал буудгаж ирэл нөгөөтгөө давах гэж оролдоод тэгээд хамгийн сайнараа хийх гэж өчнөө олон зүйл болж байгаа. Бидээс бүгдээр ажиллаа. Гэхдээ хамгийн эцэстээ бид эзний хаанчлалын төлөө энэ зүйлүүдийг хийж байгаа. Амен. Амен. Би ажил хүртэл эзний хаанчлал. Бидээс явж байгаа авч байгаа газар автобусанд ороод суухдаа эзний хаанчлал. Бидээс тэнд ороод орж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Амен. Заримдаа бид сүмдэр ирэхэд амар ухаан хаанчлал маш нүүа гэж боддог. Автобусанд ороод аач цаашаа яваа гэдэг. Эсвэл нэр хамгаалтаар явахаар хүмүүс ургуу үргээл муухай харвал тийм бот би өөдөөс муухай тийм машин байдаг. Машинтай хүмүүс би машин болоо мэдэхгүй байна л да. Машинтай хүмүүс ямарсан ярьдгийг хэрэглээ цацчихгаа дурдам нордоо хайван норлоо гэл тийм. За ийм үед биднээс хаанчлалыг харуулах үгүй юу гэдэг чинь байгаад байгаа шүү. Амен. За яг ингээд энэ эзнийг магтаад байгаа эзнийг үг харуулсан. Тэгээ Матай 22-ийн 37-оос 38. Тэр түн чи бүх аюу ухаанаар өөрийн бурхан эзний хайр. Энэ бол агуу бөгөөд хамгийн чухал тушаал юм гэж 29 дээр. Удаахан чи өөрийн хөшөө өөрийн адил хайр гэсэн адил. Энэ хоёр тушаал дээр бүх хууль болоод иш үзүүлэгчид тулгуурладаг юм билээ. Библийн үндэс бол өдөөсөө л юм шүү дээ. Амен. Амен. Бүхэлд нь ойлгох юм л юм шүү дээ. За бидээс би ерөнхийдөө 2 баг удирдах яаж явж байгаа. Манай нэг нь болохоор яг нэгэн дэрэгдэх зай төлөв хөдөлгөөн байна. Нөгөөд нь болохоор манай Монголын үндэсний зуушин зайлшгүй шүлжээ гэж байна. А энэ шүлжээ Монголын 25 бондор бидээс явж залбирсан байна. Өнгөрсөн одоо 10 жилийн турш. За ингэ явж байгаа юу хийсийг үзэх үү? Юм үзнэ. Янз янзын юмдаа тулна. Тэгтэл би нэг зүйлийг бүр зүрхнийхээ бүнээс Монгол үнэхээр агуу дуудлагатай байна. Монгол эзэн үнэхээр агуу хувь тавилан өгсөн. Тэгэхээр та өөрийгөө үнээс гадна байлгаж бодох ямар ч боломжгүй. Ягаад гэвэл та өөрөө Монгол.
Амен. Би бас Монгол хүн. Тэгэхээр эзэн та болон надаар дамжуулаад уус үндэстэнд хүрнэ. Тэгээд энэ бол сонь тохиолдол байхгүй. Бүхэл бүтэн дэлхийн хамгийн том хоёр үндэстний дунд нэг жижигхэн үндэстэн бид ингээ авчиулагдчихад 3 сая хүнтэй ингээ амьдраад байдаг нь зүгээр тохиолдлын зүйл бас биш. Амен. Амен. Сүнслэг ертөнц бол үнэхээр бодиттой. Моёсос бидийг маш олон зүйлээр залхих гэж оролдог. Хинч биш гэж харуулдаг. Юу ч биш юм шиг харуулдаг. Бидний амьд утга учиргүй юм шиг. Та зүгээр Монголда нэг тэр аймаг, тэр суманда, тэр дүүрэгтээ тэгээд амьдэрчээ гэж харуулдаг. Яг штэ. Амен. Яагаад гэвэл эзэн бидэнд агуу мөнгө тавьлаг өгсөн. Амен. Таны үр хүүхдүүд, та өөрөө эзэн бурхантай яг харилцаж байгаа үед, жинхэнэ амьд харилцаатай байж байгаа тэр үед та үнэхээр энэ ус үндэснийг эзэлж авах боломжтой. Амен. Амен. Тэгээд эзэн юу ч харуулж байгаа гэхээр энэ бас Левит ном дээр байна. Израильчууд Египтэд боочлогдсоо 400 жилийн туршид боолчлогдсон. Үнэхээр боолчлын зүрх сэтгэлтэй бодолтой. Тэгээд би бол боол гэж ойлгоцсон гэсэн. Тэгсэн чинь гид бурхан Мойсег илгээгээл тэндээс гарах болдог тийм. Тэгээд гараад явж байхдаа Мойсеор дамжуулаад бүх хуйлуудыг эмгэг зэгстэйгээр зааж өгдөг. Одоо энэ боломж юу ч хийдэг вэ? Хуучин гэрээ хуучин гэрээ. Шин гэрээгээ амьдрах хэрэгтэй. Уучлаарай, хуучин гэрээ чинь өөрөө шин гэрээ чинь хуучин гэрээний тусгал байна. Хэрэв бид хуучин гэрээг ойлгохгүй шин гэрэн дээр яаж байгаа зүйлийг алиж ойлгох боломжгүй болчихж байгаа юм байна л да. Тэгээ 2016 он гарах үед манай зуурсан залбирлын баг яг эзний өмнөөс суусан. Эзний өмнө ер нь бол биднээс жил болгоомоос асуудаг. Тэгээ эзэн бид юу хийсэн бэ? Энэ жил Библийг бүрэн судал гэдэг хийсэн. Тэгээ та нар миний үгийг судлахгүйгээр цаашаа явах боломжгүй гэдэг эзэн бидэнд харуулсан. Мэдээж биднээс зуурсан залбирч байгаа учраас ингээд нэг сурцсан те та нэмж шууд залбир бүр ингээд сүлдө бүрий чи мэрэгжил юм шиг болцсон те та ч яваа тэгээ шууд за ингээд залбир ингээд сүлдө энэ маань ингээд нэг хэм маяг болцсныг харуулсан. Заримдаа бидний үйлчлэл тийм болчихдог. Тэгээд хамгийн гол зүйлээ мартчихд юм байна л да. Нөгөө нэг хайр бүх зүрхсэр бүх аюулхан бүх хүчээр эзнийг хайрлан гэдгийг мартчихсан. Тэгээд эзэн хэлэхдээ үгийг уншигсан. Тэгээд бид зарим хүмүүсийг өөрч авчирч ирээд Библийг яаж судлахыг заасан. Тэгээд тэрнээс хойш өдөр болгон эзний үгийг бүр уншиж бүр хэдэн бүлгээр уншиж судалсан. Тэгээд 8 сард би амралтаа авсан. Амралтаа аваад 8 сард хийхдээ миний ганцхан зориулсан зорилт юу гэсэн бол өглөө осоод усаа аваад тэгээд шууд Библийг уншиж 4-5 сүн шин гэрээг сарын дотор шууд уншиж болсон. Ямар амттай байсан гэж бодчих. Бүр ингээд идээд зөвгийн баг идчихэж байгаа юм шиг оюун бодол зүрх сэтгэл бүх юм маань эзнээс зуурч авч бүр ойлгож ухаарч урд нь харж байгаа зүйлүүдэд харж амьдралдаа болж байгаагүй дайсны нууцуудыг хараад ойлгоод дайсны төлөвлөгөөний эсрэг бурхны төлөвлөгөө юу байгаа юм бэ гэдгийг харддаг болж байгаа юм. Амен. Тэгээ энэ бидний зэвсэг гэж хэлж байгаа. Тэгэхээр ханд ус минь эзний үгийг үнэхээр биш. Тэгээ эзэн өнөөдөр юу илүү харуулж байгаа вэ гэхээр надад юу гэсэн бэ? Бурхантай харилцах харилцааны талаар илүү зарах хэрэгтэй болсон. Тэгээ би залбирч хүн учраас залбирлын талаар. Залбирлын талаар ярих гэдэг чинь угаасаа залбирал гэдэг чинь өөрөө харилцаа гэсэн утгатай. Бурхантай залбирх гэдэг чинь ямар нэгэн шашинлаг зам үйл биш. Гэхдээ бид тэгж боддог. Бид анх итгэхээс өмнө ямар шашин шүтжсэн, юу гарч ирсэнээс болоод бид бурхан залбирлаа яг шашинлаг зам үгээр. За өглөө бас. За та минь та агуу шүү та сайн. Амин та үнэхээр ямар сайн юм бэ гэж. Үндэ бол тэгж амаараа хэлж байгаа бол дотроо тийш харагдаа одоо гэж гараад ирдэг шүү дээ. Тэрэндээ тэгж уулзаа. За энийг тэгж янзаас тэмээр санаа зов. Ингээд хоёр зэрэг яриа бидний амнаас ингээд гарч бодол дотор нь болж идэг. Яа гэдэг би өөрөө тийм байсан байхгүй юу? Одоо тийм байх баг хичээж яана л да. Тэгээд нөгөө талаасаа бид ходол шүтээжсэн учраас зүрх сэтгэл маань шүтээжсэн шүтэл тэр загвар хэв маяг маань бидний амьдралд байж идэг. Энэ үнэхээр байж идэг. Тэр зүйл монголчуудын амьдрал таа. За биднээс итгэдэг шүтээнүүд чинь ямар шүтээнүүд байлаа? Мангас. Ямар юмны жанраас хідэн толгойтой ухаа толгойтой. Тэгээд дээрээс нь баяжуулдаг шүтээн хідэн гартай мангас. Тэ өчнөө мангасд шүтчихсэн. Тийм биз дээ. Тийм үстэй. За шүтээ. Мэдчихвэ. Тэгээд энэ ходол шүтээ шүтж байхдаа бид айдаг байсан байхгүй юу? Хэрэг би өргөл барьцаа өгөхгүй бол энэ намайг хараах гэдэг учраас би мөргөж түүнд өргөл барьцаа өгчээсэн байхгүй юу? Энэ хандлага Есүс дээр ирсний дараа
дараа хിവэрэл байгаа гэдэг. Би тийм нэг үл хийчихэд юм эсвэл би ингээд бурхны өмнө ямар нэгэн буруу юм хийчихээрээ бурхантай харилцах чадхаарчдаг. Яаж чадхаарчдаг? Түүний өмнө үүдээр ингээд гүйж чадхаарчдаг тий. Станаар за. Манай нөхөр ярьж байгаа. Нэг өөр яриад байгаа байхгүй ингээд буруу юм хийчихээрээ за бурхантай нэг жоох ингээд өчнө хүчээ болоо тий. Жохоо холоос ингэж харилцаж байгаа. Тэгээд жоохон мартаж залтаа. Жохоо бурхантай яадаг байх гэж ярьж байгаа. Тэгээд тэрийг сонсох надад нэг мэдээдтэй байгаа байхгүй тий. Миний хөлөөр ямар асуудал байсан бэ гэхээр эзэн гэж залбирсан. Миний бол асуудал биш. Айгу амархан байсан. Оо эзэн минь ээ та бол агууа гэж 92 онд шүү дээ. Ингээд итгэснээр байна. Тэгээд сүнгээр надад ааваа гэж залбир гэж хэлэхгүй юу? Тэгээ ааваа гэж залбирна гэдэг бол миний хувьд бас том асуудал. Ааваа гэж дуудаж чадчихгүй. Яг би чинь аавын асуудалтай нөхөр. Миний төсөө эцэг хаа ч юм бүү мэд. Хойд эцэг маань сайн гэхдээ хаяа нэг жоохон жийдсэн те. Тэгээ тийм болохоор зүрх сэтгэл дотроо за энэ мэрчүү за энэ аав доо гэж бодсон ийм итгэл төрсөн. Тэгээд ингэж итгэхийн тулд маш их цаг хугацаанд орсон шүү. Би нэг хаа явсан газар ярих болно. Яагаад гэвэл бурхантай харилцах амьд байхгүй юу? Тэр амьд, тэр ярьдаг, тэр сонсдог, тэр танд хайртай гэдэг үнэн байхгүй юу? Гэхдээ бидний нөө шашинлаг бодол санаа зүрхэнд байгаа тэр хүлээсүүд дандаа бурхантай харилцах саад болчихсон. Тэгээ энэ харилцаанаас саад болсон шүү нэр. Би ааваа гэж ярьчихлаа та яг аав бий чадахгүй бараг тэ бүхний юм. Тэгээд би ааваа уушлах хэрэгтэй болсон. Тэгээ би өнөхөр уучлсан. Тэгээ уушлах амар байгаагүй. Аав дээр очиж гэтээ цүн дээр ирэхээс ааваа уучлж яаж гутаа өөрөж үгүй гэртээ очиод пүү аавки папа гэж хэрэлдээл тэ. Тэгээд гэртээ бухан дээр ирэхээр эзэн намайг уучлаар ааваа уучлж тэгээ гэртээ харахгүй байгаа. Гэж үзэж тараал тэг чи юу хийний чи миний аав биш миш гэж янз янз юм байна. Тэгээд Орос руу бизнес руудыг явах үед эзэн тэр хүртэл эзэн нэг юм хийсэн гэдэг би залбираад байсан. Эзний өмнө нэрээ залбираад байсан, уйлаад байсан. Тэгээд Орос руу бизнес рууд явах үед аавгаа захиа бичих боломжтой яваад тэгээд захиа бичсэн. Яг тэр үед аав ч идэрсэн, би ч идэрсэн. Тэгээд хоёрын харилцаа сайн болоод тэгээд тэрнээс хойш би бурхныг ааваа гэж дуудаж чаддаг болсон гэх юм. Тэгээд ингээд бурхантай харилцаанд бид идэрч байгаа гэсэн. Амен. Тэгээд хүн аав дээр очихдоо нэг холоос аваа та гэртээ нөө та миний аав гэсэн сайн шүү. Та агуу шүү. Та төс шүү гэж байгаа аав дээр ярьдгүй л үстэй. Аав өдөр олон бэж лээдэг те аавтайгаа ярьж лээдэг янз янз уур хилжилээдэг уйлууд уйлжилээдэг те. За танаа охин чинь за энэ хоёр охин жоохон охин ба. Энэ хоёр хүн даавга за аваа танаад надад үнэхээр хивээж байгаа шиг үгүй мэдрэхүү. Мэдрэгчгүй те ивэгээл гэдэг юрөөгөө гэдэг хайрлаа гэдэг гэж уйлаад гэдэг те. Тэгээд хүн хооллол хуцлаад авч ойлгохгүй. За тэгээд өсвөр насндаа очихоор бүр ойлгохгүй те аав ээж хэрэггүй юм байхгүй. Тэгээд нөгөө найз нөхчөлтэй хамгийн чухал те. За залуучууд ойлгож байгаа юм дээ. Амен. Амен. За тэгвэл бурхантай харилцах чинь залбирал ахгүй. Залбирал. Энэ бол шашинлаг зам үйл биш. Та зүгээр 103-аар залбирдгийг биш. Амен. Юу хэрэгцээ болсон та эзэн надад туслаа. Амен. Оо зүгээр ингээд явж байгаа. Гинт юм болон та эзэн надад туслаа гэх тээ. За энэ ийм их залбиралтай юм байна уу? За ичээ гараа өгөө. Би байна уу гэж тийм болно шүү. Амен. Тэгээд үнэхээр бурхан монголчуудыг агуугаар дуудсан. Тэгээд би өнөөдөр сүнслэг талаар ярмаар байсан. Яагаад гэвэл бид бурхантай харилцааны төлөө тулгдах ёстой. Энийг сатан биднээс хулгай хийсэн багтав. Эхлэл ном дээр аюул тодорхой байдаг. Бурхан хүний бүтээд өөрийнхөө дүр төрхөөр бүтээгээд та харахад өөрийгөө бодлоо би бол бурханы дүр төрхөөр бүтээгдсэн мөн. Та нэг хэлдэ та бол бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байна гэдэг. Амен. Дүр төрхөөр бүтээгдсэн байна. Яг хэлээрэй. Нэрийг хаад хэлээрэй. Ганцаар сууж байгаа бол татаж хийж байгаа. Та бол бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байна мөн гэж хэлж байгаа. Тэгэхээр та нар хажуудаа өмнө муу чадахгүй. Яа нэг таны хажуудаа өмнө бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байна шүү. Амен. Тэгээд та бас бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. За тэгээд ингээд бурхан биднийг эцсэлд байршуулад бүх эрх мэдлүүдийг
дээр газрын доор байгаа бүгдийн захирах мэдлэг болсон. Тэгсэн чинь 3 дугаар бүлэг дээр нэг залтай нөхөр ирээд яадаг вүлээ? Та нар үнэхээр биеийг бүхнээс авахаа дан унш. Энэ үнэхээр чухал шүү. Яагаад гэхээр энэгээр биднээс маш олон зүйлүүдийг харж бидний сүнслэг нүд нэгддэг. Тэгсэн ингээд харж ирсэн чи яасан байсан чи Эватай сатан ирээд уулзчихдаг. Яагаад Адамтай уулзсангүй? Тэр гэр тэрийн толгойтой яагаад уулзсангүй те? Эватай яагаад уулзсан гэдэг үг байна л да. Асуулт гарч ирнэ. Тэгээ харах юм бол эмэгтэй хүн маш нарийн юмдаг хардаг. Эмэгтэй хүн манаач байхаар дуудагдсан байхгүй. Эрэгтэй хүн толгой байгаад эзний өгсөн зүйлийг гэр бүлээ удирдах авч явахаар дуудагдсан. Харин эмэгтэй хүн нарийн жижиг сажиг юмыг хардаг тийм. Тэгээд эрэгтэй хүн нарийн жижиг сажиг юмыг харахаар сонир байдаг тийм ирчүүдээ. Манай нөхөр бол болоо. Би бол тэгээд яах вэ? Тэгээд яг яаж хийж байгаа би ухаанаар толгойд ороод гэж байгаа удирдуулах гэдэг ш. Тэгэхээр заримдаа хариу хэлэхгүй. Би тэг нэг асуу, хоёр асуу, гурван асуу хариу. Ой нөхрөө хариулаач. Тэгээд тэр зүйл эрэгтэй хүний хувьд нэг асуудал биш. А гэхдээ миний хувьд бол асуудал мөн. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр эмэгтэйчүүд бид манандаа зогсож дайсантай тулдаг. Гэр бүлийнхээ жижиг сажиг бүх юмыг эзэн бидэнд туслах өгсөн. Бид түүнийг залбирч харж манах ёстой хүмүүс байхгүй. Тийм учраас сатан могоо дүрстэй ирээд Эватай уулзсан. Дааж эмэгтэй хүмүүс хэд их ярьдаг учраас Эва хамаг нууцыг сатан хилээ авчдаг тийм. Ууд нь сатан мэдээгүй энэ нөхдүүд ямар зүйл хийвэл гин нүгэл хийх ёстой гэдгийг мэдээгүй байхгүй. Тэгсэн чинь асуудаг Адам биш сатан асуудаг тийм. Та нар энэ бүх жимсийг идэж болохгүй мүү гэж ирээд асуудаг. Тэгсэн чинь үгүй болно шүү дээ. Харин ганцхан тэр гэж яваа тийм. Хамаг юм хилээ ачиж байгаа. Тэгэхээр эмэгтэй хүмүүс заримдаа бичиж байгаа юм тийм. Yeah. Амен. Өдөр болгоо хэлээ. Гоо заримдаа би юу гэж оруулах юм гэдэг. За, ихнэр дуусаа гэж байгаа. Үнэхээр ч дуусаа гэж байна. Амен. Амен. Гэтэ ирчүүд бас нэг үсч зүгээр. Тийм. Амен. Тэгээд Ева хэлсэн. Тийм сатан буцаад ярьчих. Үгүй шүү дээ. Юу гэж та нар үгүй байхгүй. Та нар тэрийг идэл бурхнаас илүү ухаантайлаа гэж хэлж. Эва гэрүүд нь шууд харж байгаа нөгөө жимснээ. Тэгэхээр алим байгаа шүү заяа. Библиэд жимс гэж хэлсэн байхгүй юу? Ч хүмүүс алим хараад тийм. Алим бол байгаагүй. Гой харагддаг. Тэгээд нөхөртөө идүүлдэг. Тэгээ нөхөр яагаад үгүй гэж хэлсэнгүү те? Идчихэж байгаа байхгүй. Тэгэхээр Тэгэ тийм болсон байх тийм. Энэ нөхрөөдөө за ингээ харахад энэ бол маш том сүнслэг тулааны нэг жишээ байна. Эмэгтэйчүүдэд өгөгдсөн биелэг байна. Энэ бол бид зөв зүйлийг яаж хийж чадах юм бол бид гэр бүлтэйч, уус үндэстэйч сайн зүйлийг бүтээж чадна. Амен. Чадна. Хүмүүс залбир гэж бодоход ингэж ирээд нүдэ ханаад эзний өмнө хэдэн цаг суугаад залбир гэж бодож байгаа. Үнэндээ биш. Тэр та нар Библийн эхлээс нь агуулгыг ичлэхэд тарах юм бол залбир бол бүхэл бүтэн таны амьдрал чинь өөр. Хэл яриа хүртэл залбир гэж хэлж байгаа. Бодол хүртэл залбир гэж хэлдэг. Яагаад Иесус та нарыг залбирхаас өмнө би мэддэг гэж хэлээд байгаа. Яагаад гэвэл таны бодол дотор чинь та бодоход залбирдаг гэж хэлж шүү дээ. Тэгээд биднээс заримдаа хүүхдүүдийг яадаг гэлээ. Гэж гээл. За би тэрийг хэлэх хэрэггүй л дээ. Тэгдэг. За яа. Тэгээд та амаараа хүүхдэд хараад байгаа юм. Чуулган. За энийг би бүр аюул чухал хэрэгтэй. Чуулган. Пастор болон удирдагчдын эсрэг ховж ив. Шүүлт хийж эхлэхэд та тэр шүүлтээр ховж ивээрээ тухайн хараач. Энэ болохоор нэгээс гарсан ном дээр энийг бүр аюул тодорхой чуулган дотор байдаг асуудлыг харж болдог. Яасан бэ гэвэл Мойсег аль хэдийн хайртай гэрэлсэн байсан мэт дээ. Тэгээд хайртай гэрэлсэн байсан мөртлөө ирээл явгот Египтээс гарчаал те Мириам 12 хэлээл. Бурхан бидэнтэй ярьдгүү гэж юу гэж ирээл шүүдэг.
бурхан өөрийнхөө тосолсон тамилсан хүний зогсдог. Харин ярьж байгаа хүн та өөрөө маш том аюултай байдалд орсон байна. Бурханы хамгаалалт таны дээр байх. Жишээ нь миний амьдрал юм болсон. Би бол яг үндэсмээр би эрдэнэсийн чуулгаас гаралтай. 92 оны тэнд ирсэн гэж аваад тэр бол миний гэрсэн. Тэгээ хотод ирсний дараа гэрэл ирээд явж гисэн. Тэгээ биднээс болохоор солонгос юм юу байхгүй те манай гэрэл ирээд болохоор солонгос гэсэн. Тэр буруу биш байхгүй юу? Тэгээд ирээд ингэсэн чинь би хуулийн дор амьдсан. Хуулийн дор амьдрах гэдэг чинь тэгэх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой. Матай 22-д миний амьдрал байхгүй гэсэн утгатай. Би хайрладаггүй. Харин хуулийг мэддэг гэсэн. Тэгсэн чинь чуулган гэж магтаал дээрсэн чинь хин нэг гим үл хийж яах магтаалдаг гараад. Эдд бол хідэж тэгдэг байхгүй. Хэрэг хин нэг гим үл гэсэн бол тайзан дээр гарахгүй. Тэр бол хатуу байхгүй. Тэгээд би нөгөөд бүх хуулиуд дээр яагаад гим үл хийсэн бол гимших ёстойстай энийг ингэж аваад тэгээд чуулганд ирсэн. Тэгээд чуулганд алдаатай хүмүүсийг зөндөө харч. Тэгээд би шүүж гисэн. Бүр пастор шүү. Ингэж сууж байгаа. Энийг ноолох гэжтэй. Соён боос гэж хэлсэн. Яа. Өөрөөсөө шараад. Гэтэ би буруу юм хийж гэж бодоогүй шүү хамгийн амар. Би буруу юм хийж гэж өртөөсөө бодоо. Би чуулганы шүүсэн, би пасторыг шүүсэн, би ирээд байгаа хүмүүсийг шүүсэн. Гэтэ би засах гэж бодсон байхгүй. Тэгээд нэг өдөр эзний өмнө ирээд дэлгчил ном биш. Библи судлал үнэхээр танд хэрэгтэй. Яагаад гэвэл эзний үг таныг үнэхээр ухааруулдаг шүү. Тэгээд эзний үгийг судалж идэл эзэн намайг ёстой ташуур нэг сайн ташуурдаж аваад тэгээд би яг тэр өдөр ойлгосон. Бурхан надад чи миний талд уу чи дайсны талд уу гэсэн. Би юу таны талд вэ? Тэгээд би чуулганд юм илээд байжтэй гэж юм. Олон юм яриад тийм чи болгоно. Би энэ чуулганы дунд яваад болохгүй би шийднэ. Чи бол зуушин залбирсан. Зуушин залбирчдын нэг сул талны юм гэдэг бурхан нууцуудыг нээдэг залбир гэж нээдэг. Би шүүгээд уучдаг. Ойлгож байна уу? Тэр хүний сул талыг эзэн надад харуулж байгаа нь залбираа гэдэг байгаа байхгүй. Тэр хүн тусламж хэрэгтэй байна гэдэг хүн би нэг хүнийг орж ирж байгаа те тэр тэгсэн байхгүй юу гэж яриад яриад. Тэгээ ингэж өөрчлөгдөж энэ мөн пастор гэх. Хөө тэр чинь хүн шүү дээ. Хүн юм байна лээ. Саяхан хүн юм байна лээ. Би бас хүн юм байна лээ. Амен. Тэгээд яг эзэн тэр үед надад аягүй хатуу болсон. Би ташуур болсон. Надад амар хүн байсан. Тэгээ би тэрнээс хойш амаас зэт одоо болно хангалттай. Тэгээ би хүмүүсийг дутаж гисэн. Бити пастор ахлаштай талаар сөрөг юм яар. Өгөө тэдний дээр эсгээ тослогоо байгаа эсгээ хүч харин бүгдээ залбирая. Тэгээ тэр ч ихсэн дээ. Амен. Амен. Харин тэр үед би юу гэсэн. Тэгээ бис ширлж байгаа пастор дээр очиод уучлаа. Таны тэгж яриад ингэж яриад тэгж яриад ёстой юм болоо. Гэхдээ би энийг сэтгэх ёстой. Тэгээд уучлах байсан чи бидээс хоорондын харилцаа идэгрээд тэгээд тэрний дараа эзэн нам үндэстэнд үйлчлэх үг талуудыг нээж өгсөн байна. Энэ таны хамгаалалт байхгүй юу? Чуулган бол таны хамгаалалт. Таны дээр байгаа пасторууд бол таны хамгаалалт байхгүй. Тэр хүмүүс төгс биш. Зүгээр. Заримдаа шийдвэр гаргаж байгаа нь ёстой тэнийг юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ эзэн ард нь дандаа зогсдог. Та би хараарай. Йохошафат хаан эснээс солиотой шийдвэр гаргадаг шүү дээ. Эзнийг хайгаад эзний юмд яжсан бүгдээ суужсэн чи магтаалчдыг урдаа харах гэл тий. Тэгсэн чи одоо би бол стандарт задрмаар хамгийн өмнө ирлээ филм билбэ ирлээ. Тэгээд хитрэг хэсэг хувааж байгаа нөгөө хүмүүсд тултна гэж үзнэ болохоос биш. Йохошафат хааны хамгийн нууц нь эзний нүүр царайгаас тэгээд ирсэн эзэн дээр ирсэн ийм хүүхдүүд хамт эзний нүүр царайгаас эзний үг ирээд за яв магтаалчдыг урд гарга. Тэгээд та нар магт гэж гисэн чи ёстой солиотой шийдвэр юм шиг байна тий. Тэгэд хүмүүс болохоор юу яриад байсаа бидээс ваа гэмээр санагдчихаа. Гэвч дуулууртай байснаас болоод үндэстэн бүгдээрээ ялсан байхгүй. Үгүй ядаж тэр асар хүнс нэг авчаад хоёулаа үлдээд за хоёулаа өөрсдөө алаад яах юм гэж бодож болно. Хоёулаа нэг авчиж байгаа. Нэг ч гоо амьд үлдээ өгч байгаа. Тэгээ 3 өдөр олзаа хороосон гэж хэлж байна. Яагаад гэвэл өдөртөгчээр дамжуулаад эзэн бидний өмнөөс тулалддаг байхгүй. Тийм учраас чуулган үнэхээр эзний тэнгэрдэг тусгал юм. Есүс чуулганы гэдэг хартай. Амен. Тэгээд чуулганд байгаа та өөрөө бурхантай харилцаж чинь үнэхээр ямар ч нөхцөл байдал байсан. Зүгээр л бурхныхаа өмнө нэр. За би одоо нэг 24-5 жил юу гэсийг үзэх вэ? Бүхэл хавцал зовхон унаж тусах босох
Тэ мэлмэс нусмсаа хацартаа наах юу эсэв үзэх. Гэтэл эзэн бол итгэмжтэй гэдгийг харин баталж чадна. Амен. Чуулганда заавал яв. Бүр өнөөдөр өглөө босоод явмааргүй байсан ч яв. Гадаа засан шуурж исэн ч яв. Та өрөөгдөх болно. Амен. Амен. За, сүнслэг тулаан бол бодиттой байна. Энэ тулалдаад ялах цорын ганц зүйл бол тундаа харилцаа. Хэрв түүний нэр бол Яхова Саваот гэдэг нэр байдаг. Энэ бол төв түмэн зэрэг эзэн гэж хэлж байна. Дуулал номын 24 дээр аяг тодорхойлсон. Тийм сүр чахлангийн хаан гэж хэлбэ. Тэр бол дайнд хүчтэй ялдаг гэж хэлсэн ба. Энэ нь юу гэсэн үг юм бэлээ? Тэр бидний өмнөөс тултгаа гэсэн утгатай. Харин тэрийг бидний өмнөөс тулдуулахын тулд яаж бид өөрсдөө бэлтгэх вэ гэдэг байна. Хэрэг би бурхнаас сонсохгүй бол энд чаргаад, тэнд чараасаа гэж нам зохиолно шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгээд маш олон итгэгч хүмүүс бас яг ийм байдаг. Сүнслэг тулаанд хэл хязгаар гэж бас байдаг. Сүнслэг тулаанд орохын тулд та сургагдах хэрэгтэй. Хоёр дуулыг өмсөх хэрэгтэй. Хоёр дуулга юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бас өдөр бүрийн энэ бүх зүйл дасгаж өөрийгөө сургах хэрэгтэй. Миний аав бол офицер хүн. Би бүр багасаа эхлээд цэвэн анги хийж үзсэн. Би казар мазар дуртай үедээ орон гарын цэргүүд яаж нэнийгээ зоддог яадаг бүгдийг мэднэ. Тэгээд анх цэргүүд ингээл айрн зай цэрэг тавьж үзүүг гэнэ. За мэдэн те шин зэрэг айрн чад яадаг гэлээ. Би юу. Масаа хатаа наадаг. Очоод бүх юм бидний өдөр тутмын амьдралаа шал өөр болдог байхгүй. Өөр. Тэгээ манай нөгөө цэрэг явахдаа ярьж байгаа. Өглөө хасна бүтээрээс анкраф цэрэг яваа гэж уугаад идэ тэр үед чи яг 92 онд Эрдэнтийн бүх хулгайнууд, ахны бүх хулгайнууд, хотын бараг бүх хулгайнууд цэрэгт явсан байхгүй. Анхны нэг жилгээд тэгээ бүх хүн гараад явсан чи манай орнуудаа айгаа амтай юм билээ шүү дээ. Тэгээд тэр яа энд бол баас хинэж тийгээс тэрэж тийгээр дутаа газар яваад тэгээ уугаад идээд юм гэж тэр гутаа цэрэгт явсан. Унтсан, өглөө болоо бүрээ дуурлаа. Яг гэж юм. Нүүн дэрвэ те цэрэгт ирээ гэж бодсон гинэ. Тэгээд зүүн баяндаас нь өглөө болгон жагсан. Тэгээд амар халуун учраас нөгөө яг нэг халуун жагшаа загсаж байгаа энэ хажууд нь цэцэг устдаад гойж байгаа те. Тэгээд жагсаа дуусан гол усна хаагдчих яах вэ? Гэх мэдчлэн те маш хүнд хизүү зүйлийг туулж гарч байгаа. Өглөө тэр чихтэй шүнжингөө цасан доонд ингэж хонж байгаа бас ахуулаад те зөндөө их юм үзэж байгаа. Яагаад гэж үзэж байгаа. Яг л та энгийн цагт энэ бүх зүйлийг хийж өөрийгөө сайн дадлгажуулж чадах юм бол тулаанд ороход та энэ зүйл таны юу ч биш гэсэн үг байна. Тэгэл чи зэрэг ихэд кандид авдаг тий. Кандид авчихсан. За тэр биш кандид авсан. За хэдэн километр газар гүйсэн үү? 1000 авчид хийхдээ 10 км газар гүйдэг тий. За эхлээд 3-аас эхэлдэг тий. За ингээд гүйлдэг. За 3 зүйл мусаа цаа айцгаа маяг би гүйж үтсэн шиг ярьж байгаа. За би чи сүнслэг зэрэг юм чинь. За тэгээд 10 км гүйсний дараа бол за тэгээс их сар гүйсний дараа юу ч шагаад асуудал биш. Яг л таны би яа гэдэг юм тасалж байгаа. Харин бид Христийн цэрэг болоод ирэх үед бид дандаа байцуудаар байх хэрэгтэй. Сүнслэг зүйлүүдийг ойлгох хэрэгтэй. Муу ерөөс сатан гэж дайсан байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Дай бодтой, сүнслэг дайн бодтой баггүй. Итгэгч, ихэнх итгэгч хүмүүс энийг анзаардаггүй. Тэгээд амьдралд нь янз янзын болоод ихний нүгээр хоорондоо хэрэлдэл, өчнөө юм болонгууд чи бөө юм болж ой чи сүнслэг тулаан байсан юм биш үү? Сүл би ч гэсэн өөрөө энэхээ ойлгодогч дараа нь ойлгодог. Яг тэр үедээ юу гэсэн нөхөр бүгдээ хомдож мондаалтай. Энэ ястан нэр яаж энэ хайр хайцээ ч гэдэг. Тэгээ эмгтээчүүд ойлгож байгаа. Тэгээд ийм босны дараа би энэ чи дай болсон биш үү? Сайхан би баяа онгоолоо яг энэ хичээлийг заагаад ирсэн бохгүй 5 өдөр. Үнэхээр ивэлтэйсэн. Зүм аваад гэртээ удаа маргааш нь бодоо. Хоёр өдөр тараад дэлбэрэл. Тэгээ уцаа ирсэн л дээ одоо. Амен. Тэгээ энэ бүх зүйл бодтой байхгүй юу? Харин олон итгэж хүмүүс юм.
За бүгд хэд хэд дэжлэл хараа. Колосос номын 1:3-ыг хараа. Учир нь тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад өөрийн хайртай хүүгийн хаанчлаас шилжүүлсэн гэж хэлсэн байна. Энэ юу гэсэн үг вэ? Биднээс харанхуйд амьдарч ирсэн одоо шилжсэн гэж хэлээд байгаа юм байна. За бид харанхуйд байх үе жоохон бодъё. 1:3. 1:13. За энэ дээр юу хэлсэн бэ гэхээр бид харанхуйд байсан. Тэгээ бурхан биднийг аваад хайртай хүүгийнхээ хаанчлал руу шилжүүлсэн гинэ. Бид итгэхээс өмнө бидний бодол санаа, бидний амьдрал шал өөрлөсөн. Бидний чих дүлийн нүд сохор зүрхмөр хатуу байлаа. Тийм биз дээ. Бид бурхныг хинбэ гэдгийг мэдгүй. Гэм нүглийг хийжсэнаа ч тоолгүй байлаа. Худлаа яг марих бол асуудалгүй. Цагаан худлаа гэж гэх юм яаж юм штэ. Тэгэл хүмүүс л биел болж ийл бус нь хамаагүй ингэж бодсон. Завхаар л бол зүгээр л ингийн зүйл байна. Худлаа ярих бол ингийн зүйл. Өөргөө амиа уучсан бол ингийн зүйл. Биднээс амьдарч байсан амьдралын хэм маяг бол зүгээр л ингийн зүйл. Хэрүүл маргаан зодоо бол зүгээр л ингийн зүйл. Бөөдөр очих бол ингийн зүйл. Бодтаагийн янз янзын амдар очих нь ингийн зүйл. Аавал үнэхээр хайж ирсэн. За энэ амьдралаар ингээ амьдраад хөвшсөн гэж бодъё. Харанхуйд бүр ингэ болцсон тийм. За та нар ингэ өсөж том болж байхдаа би том болоод нөхдөөгөө суугаад хэрэлтнэ гэж мөрөөдсөн байх юм. Хийж байхгүй тийм. За би жоохон багтаа том болохтой ажил хийгээд зөндөө чихэр авч идэх гэж бодоод. Жоохон бод хийж содод тийм. Тэр чинь чихэр амар ховор. Тэгэл ингээл тагтаагүй байсны бүгдийн зөвхөн банк амар гоё амттай ёо тэр үеийн манууч зааж байгаа. Энэ үеэс илүү амттай байсан юм ааши. Тийм аваад байсан баг амтгүй. За тэгээд ингээ амьдрал маань бидний тархинд маш олон шүүлтүүрүүд бий болсон. Коммунизмын шүүлтүүр, миний аав ээжээс сургасан, хэлж байсан, зааж байсан өмнөдийн шүүлтүүр, шашны зан үйл, өдөр сараа хаддаг тэг шүүлтүүр, зөндөө олон шүүлтүүр бий болсон. Амьдралын хэм маяг маань юм байна. Манай бөө хэрүүл маргаа би тэмцэж болчихсон. Тэгээд би шүлтүр хинч дээлхүүч болохгүй. Хүн хийдэг бол би хийн. Монгол хүмүүсийн яриа. Та хийж чадахгүй ч болно. Зүгээр асуудал биш. Хин нэгээс тусламж авч болно. Ингээд би шүлтүр болсон. Тэгээд бид эзний хаанчлал руу орж ирэнгууд эзний үгийг бид авах гэхээр энэ шүлтүрээс хаад Шинэ миний хувьд коммунизмын шүүлтүр маш хүчтэй. Хизээд дэлхийн юунд ч бэлэн байгаа юм мэд тэ. Тэгээд ингээ Есүсэд бүхэнд итгэх гэхээр итгэж чадахгүй. Энэ миний хүн бусдых тэ. Бурхан намайг ивэж чадахгүй үгүй. Энийг илүү ивэж байна. Атаархал, дургуутс, зэвүүцэл. Тэгээд дандаа хүний буруу зүйлийг хардаг. Энэ бол коммунизм. Тэгээд нүүдийн шашны майн нэгсэн чийжлдэг гэсэн. Өвөө надад ингээ за айлын уушаараа тэгвэл уушаа бахан майн нэгсэн. Тэр би хаахаас бүгд уушаад бүгдтэй. Тэгээ бүр гэж хийжсэн юу яриад байгаа бүү мэт юм байна. Тэгээд би бурхан дээр ирээд залбир гэхээр залбирлаа яг майн нэгсэн бит юм шүү дээ. Энэ нэг шүлт. Аавтайгаа хайртай учраас түндээ уулзж байгаа учраас харилцаж байгаа биш. Зүгээр л за яг эзэмнээ тэр аав минь тавар агуу за 500 мянган төгрөг өгөөрэй. Үнэн бидтэй. Заашгүй дээ гэх надад санаа гэж. Ингэж ярьж байгаа тийм. Харин энэ бүх шүлтүүд одоо нураах хэрэгтэй. Тэр эзэн Библиэр юу хэлж байгаа гэхээр та нар би хаанчлал хүүхдийн хаанчлал бодлоо. Тэгэхээр тэр хаанчлалч яаж бодох шиг, хаанчлал яаж амьддаг шиг, хаанчлал яаж сэтгэдэг шиг сэтгэх хэрэгтэй гэсэн утгатай. Тэрний үсвэл Есүс яаж бодож байгаа, Есүс яаж хийжсэн, Есүс яаж амьдарч байсан, Есүс яаж явсан гэдгийг бидний амьд орж ирэх хэрэгтэй гэсэн утгатай. Амен. Амен. Тэгжээж энэ шүүлтүрийг авч хайр. Хүүхдээ өсгөхдөө үтэл бидний тийм шүүлтүр байдаг шүү. Яг хуучны аргаар тэгж яагаад тий. Тэгэл яадаг үлээ. Ингээл одоо за би тэрийг сайн мэдхгүй н одоо хэлэх зөндөө олон жишээ орж байна. За 1-р Петр 2:9. Харин та нар бол сонгогдсон угсаа хаант дахиж нар ариун үндэслэн Бурхны эзэмшлийн ард түмэн. Ингэснээр харанхуйгаас та нарыг өөрийн гайхамшиг гэрэл рүү дуудсан түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юмаа гэж хэлсэн байна.
За энэ дээрээс харах юм бол бидний тухай ярьж байна. Таны тухай ярьж байна. Миний хүн байна уу? За таны тухай ярьж байгаа. Та сонгогдсон угсаа гинэ. Хаант дахилж гинэ. Ариун үндэстэн гинэ. Бурхны эзэмшлийн ард түмэн гэж байна. Бурхны эзэмшлийн ард түмэн баарнд явж байвал яах вэ? Бурхны эзэмшлийн ард түмэн энэ тэд буруу зүйл хийгээ явж байвал яах вэ? Би боддог. Би Канадад нэг хэд удаа ажиллаж байсан байхгүй. Тэгээ Канадч нөгөө Англи колон байсан. Тэгээд маш их нөгөө Англи хатан хаан бол хаан язгууртнуудын тухай аягүй юм гэж сэтгүүл бүр хитэн янзын төрлийн сэтгүүл гард юм бил. Тэгээд тэр хаан хүү тэгчлээ, энэ хааны хүү тэгчлээ, энэ юу тэгчлээ гэж баагийн ярьдаг байхгүй юу тэр. Гэтэл жирийн хүн тэгж явал тэгж ярих уу? Ярихгүй. Та бол хаан дахиж гэж биедээ хэлсэн. Та язгууртан байхгүй юу? Та боол биш, та язгууртан. Та энэ хороо бүтээсэн эзний тэр хаан улсад харьяалагддаг язгууртан. Амен. Та бол язгууртан. Язгууртан жижиг шажиг хэрүүл юмд оролцдоггүй байхгүй. Язгууртан бол язгууртан. Таныг янз янзаар хийсэж тоохгүй. За явахгүй дөө. Амен. Тэгээд энэ дашаа хэрэг ороод юм гэж яваад байхгүй. Амен. Та бол язгууртан. Амен. Таны нэг дэвтэй таны язгууртан гэдэг юм. Лизач юм байна. Жишүү. Тэгээ ариун үндэстэн гэж ядаргатай юм. Ариун үндэстэн гэдэг чинь Библиэр аюул олон зүйл байдаг. Ариун зүг бүр ойлгохгүй. Үүндээ та нар Библийг харах бол Библиэр аюул олон газар энэ бол ариун сарс бол ариунаас ариун газар. Энэ бол тэгээд левичүүдийг ариун дахилч нар гэж тусгаарласан байдаг. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр тусгаарлагдсан гэсэн утгатай. Та бурханд тусгаарлагдсан. Би бурханд тусгаарлагдсан байхгүй. Тийм учраас эзэнний дэлхийд хийж байгаа зүйл бол биднийх биш гэдэг юм байна. Гэтэ бид дэлхийгээс гарч амьдрах уу? Чадахгүй шүү дээ. Энэ дэлхийд байгаа. Гэтэ бидний амьдрал бүх зүйл эзнээс тусгаарлагдсан юм гэдэг байна. Амен. Амен. За би танаас хэд хэдэн асуулт асуув. Та зүгээр бичээд авч. Тэгээд надад хариулахгүй бодоорой. Та өнөөдөр түүнтэй харилцаатай нэгэн мөн үү? За энэ зүгээр л бодоорой. Би үнэхээр өдөр бүр өглөө босохдоо, орой унтахдаа ч түүний тухай бодож, түүнтэй ярьж, түүнтэй харилцдаг тэр нэгэн мөн үү? Миний харилцаж байгаа харилцаа би бус хүмүүс хамааралтай. Энэ хүн бурхантай харилцаж байгаа учраас миний нөхөр, миний ихтер бурхантай харилцаж байгаа би харилцаж байгаа юм. Тэгвэл би өөрөө бурхантай харилцсан юм. Амен. Энэ юуч бол. За дараа нь та итгэвч мөн үү? Уучлаарай энэ асуултыг асууж байгаа. Магадгүй энэ одоо юу яриад байна гэж бодож магадгүй. Гэхдээ би та өөрөөсөө дахиад асуув. Би үнэхээр үхлийг ялан дийсэн Есүс Христ итгэдэг үү? Тэр миний амьдралын цөм мөн үү гэдэгт та итгэдэг үү? Гэтэл би асуув. Та бүх амьдралаа өгсөн үү? Дараагийн асуулт. Та бүгдийг нь бууж өгсөн үү? 100%. Бүр 100% шүү. 99% биш. 100% та түмэнд бүгдийг бууж өгсөн. Өнөөдөр эзэн хийж байгаа зүйл ороход одоо ийм зүйл гэж хий гэж эзэн танд хэлэх үед та шүү тийм ээ аваа би энийг чи хий гэж хэлж чадах уу? Бодоорой. Амен. За дараагийн та яг гэрээ гэдгийг ойлгож байна. Гэрээ. Хонтой хийсэн гэрээ гэж юу? Хуучин гэрээний үед Давид Янтан хоёр гэрээ байгуулсан. Нэг нь хааны хүү, нэг нь нэг ядуу айлын хүү тийм. Тэр хоёр гэрээ хийсэн. Хуучин үед яг малыг яг тех дундуур нь хуваагаад хоёр гэршинд гараад цусан гэрээ хийдэг. Хоёр талдаа цогц. Чиний дайсан бол миний дайсан, миний дайсан чиний дайсан. Чиний бүх юм минийх, миний бүх юм чинийх гэж хэлдэг. Тэгээд тэр хоёр хуцаас үлддэг. Давид хааны хүү хуцтай тэр бүх зэвсэг тэг болж байгаа тийм. Харин Давидаас очиж байгаа юм. Урахаа хувцас. Магадгүй чинжаа. Очиж байгаа тийм. Харин бидэнтэй Есүс Христээр дамжиж хийсэн гэрээ одоо хийж байгаа нийгэмдэр хийж байгаа хамгийн ашигтай гэрээ. Та бодлоо Есүсээ тийм таны дайсан, миний дайсан, миний дайсан, таны дайсан гэж хэлэхээр амар гоё байц. Тэгэхээр таны бүх юм минийх,
миний бүх юм таних гэхээр гим нүгэл бүх зовлон шаналл Есүсийг олж байгаа гэсэн үг байна. Үнэхээр ашигтай гинэ. Амен. Харин тэнд байгаа бүх ивэл нэгүсэд хөгжил цэцгэлэг эдгээр бүрэн бүтэн байл миний болж байгаа гэсэн үг байна. Энэ гэрийг та ойлгож байгаа юм. Үнэхээр энэ дотор амьдарч байна. Дараагийн асуулт. Та тулаанд орох бэлэн байгаа юм. Хүмүүс сүнслэг тулаан гэхээр гэхдээ yes тэр хөөж гэх би сүнслэг тулаан ажиллаж ойлгодог байхгүй. Энэ нь сүнслэг тулаан биш. Тэр бол зүгээр хэв маяг. Сүнслэг тулаан гэдэг чинь бүх таны амьдрал. Та өнөөдөр таны худлаа ярих сорилт ирэхэд та худлаа ярих байхад зэвсэг гарч ирээд дайсны сорилтыг нам зөгч байгаа гэсэн үг байна. Энэ чинь сүнслэг тулаан. Таныг завхаар дуудахад та үгүй би бол эзний сонгогдсон бинд орохгүй гэж хэлэхэд та дайсны төлөв нам зөгч байгаа гэсэн үг байна. Энэ сүнслэг тулаан. Хүмүүс сүнслэг тулаан гэж бодохоор нэг л хүү хаа Есүсийн нэрээр үаа гэх ингэж байдаг тийм. Тэгж залбирч болно. Заримдаа тэгэх хэрэгтэй үе ирдэг зурсан залбир. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу гэхээр таны будаа харилцах харилцаа Христээр амьдарч байгаа амьдрал чинь байна. Ер нь бол хийж хараагүй байхад таны хийдэг юмнуудаараа та өөрийгөө үнэхээр Бурхны дотор авах байгаа юу гэдэг мэдэж болно. Амен. За энэ асуултуудыг та өөртөө бодчихъя. Тэгээд тулаан гэдэг чинь ямар нэг юмны төлөө тулдах гээд байна л да бид хэд. Тэгээ Эхлэл номон дээр дайсан бидний өв бидээс маш олон зүйлийг хулгай хийсэн. Тэгээ би одоо юуны төлөө та тулдах гээд байгаа юм бэ гэдгийг чи хэлээд байна. Эхлээд нэгдүгээр бид Бурхантай харилцах харилцааны төлөө тулдана. За яаж тулдах юм? За энийг бичээд аваарай та. Яг энэ аюул чухал зүйл. Бурхантай харилцах харилцааны төлөө тулдана гэдэг чинь та өөрөө таны хувийн амьдрал ахгүй юу? Таны эхнээс шалтгаалгүй, таны гөхрөөс шалтгаалгүй, таны пастороос энэ зүйл шалтгаалгүй, танаас өөрөөс чи шалтгаалгүй. Та өөрөө эзний өмнө зогсохгүй үгүй юу гэдгийг тасгав. Миний амьдралд маш олон хүн зөндөө байсан. Хайрдах үе байсан, авдах үе байсан, уйлах үе байсан, гомдох үе байсан, зүрх үе байсан, үзэн ядах үе байсан. Зөндөө байсан. Харин миний ганц хийдэг юм би өрөөндөө ороод хаалгаа хагаад эзний өмнө суудаг. Тэгээд өөрөлдөө эзний өмнө ингээд сууж ариун сүнс яг боддоо бүх зүйлийг хааж өгч чаддаг. Би бүр заримдаа ингэж чуулган дээр юу мартаад янз бүрийн болсон байдаг шүү дээ. Тэгээд эзний өмнө нэрээ сууж байгаа бурхан та ярьж байгаа бурхан надад ингээ айгүй тодорхой олон зүйлүүд харагддаг. За биднээсээ бурхантай харилцах харилцаанд хэд хэдэн саад болдог зүйлүүдийг би хэлээд байна. Тэгэхээр энэ яадаг вэ гэхээр бид бурхантай харилцаж байхад саад болоод харин энэ саадуудыг бид авч хайснараа бид бурхантай харилцаа авч үлдэнэ. Нэгдүгürt нь гим нүгэл хийснээрээ бид бурхантай харилцах харилцааг маш том саад болдог. Гим нүгэл. Гим нүгэл гэдэг нь еврей үгнийх нь гол утга нь юу гэхээр байгаа онохгүй гэсэн утгатай байхгүй. Эзэн дотор бид явж байгаа байна онжиг гэсэн утгатай. Хэрэв бид гим нүгэл гэвэл эзний бидэнд өгсөн нэвэл нэгүс бүх талаа болж байгаа. За энэ бол бидний бурхантай харилцааг цаад болдог юм. За итгэлгүй байдал. Итгэлгүй байдал гэдэг нь болохоор маш олон зүйлд хамаарч байна. Ганцхан Есүс итгэхгүй биш, нөхцөл байдал бурхан гайхамшиг хийнэ гэж итгэхгүй байгаа байдал. Эсвэл Библийг уншичаад бас итгэхгүй байгаа байдал. Есүс идэгэнэ гэдээ ачил. Тийм мэднэ. Өнөөдрөөс эхлүүлээд Библийн хэлсний дагуу бүгдээрээ өвчтөө хүмүүсийн дээр гар тавьсан хэлбэрийг. Өнөөдөр бидээс үлээр хийсэнтэй дахиад хэлбэрийг. Тэгээд итгэлийг хав. Яг энэ чинь итгэлтэй хамаатай зүйл байна. За дараагийн буруу бодол санаа нь бурхантай харилцах маш их саадаг. Итгэхээс өмнө байсан бодол санаа. Би нийгмийн захирал ертөнцийг маш болгоомжтой уншаарай хүмүүсээ. Бүгдэнд нь итгэж болохгүй. Библи бол бидний хамгийн гол цэнзүр. Библийг илүү уншаад тэгээд ялах, харилцуул. Нэг таамжтай нэг нөлөөлөх хэрэгтэй, ялах хэрэгтэй. Тэгэхээр Библи ганцхан нийгмийг ялдаг зүйл чинь Библи байхгүй юу? Библиэгээ арга зам, эзний өгсөн ойлголт, ухаан, төлөвшил, эдгээр зүйл чинь нийгэмд ороод дайсны зайлшгүй хийх нураадгийн. Амен. Харин хүмүүс болохоор янз янзын хүмүүсийн амьдралын хэв маяг амжилтуудыг хараад тэр шиг авах гэж оролддог. Уучлаарай. Энэ бол бодлоо. Би өөрөө магистраа төгссөн. Магистраа төгсөж байгаа үед надад нэг зүйл харсан байна. Би сэтгэл судлалын багш. Үнэхээр гоё ярьдаг. Өөс би тэр харж баг энэ л Библи мэддэг хүн байхаа гэж
гэж бодсон байхгүй. Тэгээд дүнгээ гаргах гэдэг оюутнууд очиод нь штэ. Гэтэ би магистрын тас биш би бакалаврын зэргийн оюутан биш вэ. Би магистр хүн. Тэгээд очиод ингээд дүнгээ гаргах гэж чинь тэр хүн бидэнтэй маш муухай хэлсэн. Бүр хамгийн доор зэрэг. Тэгээд тэр үед би бүр яг тэр үед явж байгаа Америк явчаад ирсэн. Соёлын шок гэдэг юм гараагүй те нэг юм яг болд гэсэн үг яахгүй юу. Тэгээд би тэр үед нэг зүйлийг харсан. Бидэнд байгаа үнц нь бол төлөвшил. Христийн дотор байгаа төлөвшил. Энэ Христийн төлөвшил бид дайсантайгаа тулдаг байхгүй юу? Нийгмийн янз янзын зүйлтэй бид энэгээр тулдаг байна. Бидээс хүмүүсийг хараад бид өрөөх болно. Амен. Бидээс миний үлдэр бичлэх юм бол би зүгээр ээ. Татас өдөр намайг шахаад би ороод яг тийм хүрээд залбирчин. Амен. Манай зарим эцэгчүүдээ бидээс хамгийн сайнаар ажиллаж зарим биудээс нэгээд ярина. Амен. Энд чи ялалтаа. Тэгээ ямар буруу бод санаа байдаг вэ гэхээр эцэг эхээс түрүүний нөгөө шүүртүүд. Эдгээр сэтлэх хэрэгтэй. Сэтлэх юм бол Бурхантай харилцаа Библиэр унших. Өөр юу ч биш. Нэрэн шүү. Тэгээ Бурханы ойлголтууд таны дотор ороод таны бодол санааг эзлээд авч хахад та яг Бурханы хинбэ гэдгийг ойлгож харах. Таны сүнслэг аюул тодорхой нээгдэж ирнэ. Жигчин нээгдэж ирнэ. Зүрхсэл чинь улам билүү зөөлөн. Тэгээ Бурханы дотор улам билүү явах үсэг тэмүүлэл төрж ирнэ гэсэн утгатай. Амен. Дараагийн зүйл бүр үйл уучлал. Энэ бол Бурхантай харилцаа саадуулах хамгийн том зүйл. Түнрээ эшиг уучлал. Хэрэг та уучлах бол Бурхан таныг уучлах гэж Библиэр маш тодорхой байна. Маш тодорхой. Есүс бүр цаана дээр хараа бичиж хэлсэн байлээ. Матай 6-р бүлгээр аяг тодорхой. Хэрэг та нар ах түнрээ уучлах бол би таныг уучлахгүй гэж хэлсэн. Тийм учраас залбирал дотор би ах түнрээ уучлснаа намайг уучлаач гэж хэлдэг. Тэгээд уучлал бол шийдвэр сонгох болохоос мэдрэмж биш. Тэ? Та ингэж уучлаа. За би уучлаа гэж нарийн аяг болоод ингэж харах. Ихэнтэй үстэй. За би ганцаар тэг даамуу. Бүгдээ тэгдэг те. Сонирн болоод нөгөө хүнийг харах юм сонирн болоод тэгээд зөвхөн нэг уучлаа гэж хамт дахиад. Энэ бол сонголт. Та тэмцэж байгаа гэсэн. Тэгээд хэрэв уучлах байх бол таны Бурхантай харилцаа болдог учраас та уучлаа. Тэгээд Бурхантай харилцаа сэрэг. Дараагийн зүйл. Буруу харилцаа. За энэ буруу харилцаа бол маш аюултай зүйл. Итгэдэггүй найз нөхдөдтэйгээ боломжтой харилцаа. За ингээд нөхөртөө хэлдэг гэж бодъё. Үдэж таалтай. Би тэгээд итгэдэггүй найз нөхдөдтэй очиж ярина. Намайг тэгээд сал битгий даваад хэвсэг. Яг энэ хэл. А би Библи унших юм бол дуулууртай байна. Хэл аваа захир. Ерөө харин чи хаана алдаа хийчихв гэж Библи хэлж байна лээ. Тэгээд би хичээдэг. Би үнээр хичээдэг. Заримдаа. Тэгээд би эцэс хүчийг гойдог. Эзэм надад туслаач. Тэгээд би юу яаж мэдсэн бэ гэхээр эмэгтэй хүнээс илүү гэр бүлийн амар тайм байдал. Илүү шалтгаалт юм. Эмэгтэй амар тайм биш болоод янз янзаар хитээд янз янзаар уургаад ихлэн гэр бүл төс тас түмб шамаа. Тэгээд чинь гэрсэн гэдэг хүмүүс айгуус хинээж шүү. За юу ярьчлаа. Амен. Тэгээд эдгээр буруу найзууд чинь та нарт аяга буруу. Нэг нь та тэр найзтай нөлөөж чааж эзэн дээр авчиж чадахгүй юм бол хайцаа тасал. Тэр найз таныг баалд өдөрдөж, архив өдөрдөж, тэгээд завхаард өдөрдөж тань зааж өгч яваад яагаад гэвэл нэгэн өдөр та эзний өмнө ирэх. Тэр төвөөр тэдэс амдын гүрдээ хэлсэн байхгүй гэсэн чинь тэр надад ингэж хэлсэн учраас би авлаа алдсан байхгүй юу гэж та хэлж чадахгүй. Аавал бол таны амьсгал. Тэгэхээр нэгэнд тусалж чадахгүй бол залбираад орхисон дээр тэр буруу харилцаа чинь таны Бурхан дотор алхахад саад болдог. Гэр бүл дотроо эрүүл харилцааг авчирхад саад болдог. Амен. Бас зөвхөн өөрийнхөө л төлөө амьдарч байгаа та бас асуудалтай болно гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр амин хувьас хичээсэн асуудал хүмүүстэй харилцааг нэгдэж идэг. Тийм үү? За түнд ингэж би тулах юм байна. За буутгал. Дандаа нэг хүний бурууддаг хүн байдаг тийм. За ер баг бидээс бүгдээрээ дээ. Юу хүний
явдаа. За энэ зөв нэг жишээ хавлаа. Цаас энэ том цаасан дээр. За одоо ингэ цаас. За гонд би нэг хараа ингэ зурцсан гэж төсөөлөе заяа. За та нар юу харж байна? Цэг. Ингээд хардаг байхгүй юу? Цаас. Харин Цаас. Хүн болоод өнгөрцөн ирээл байна. Хүн болон даваа талгаж байдаг. Бид өнөөдөр тэр бодол санааг өөрчлөх хэрэгтэй. Энэ бол коммунизмын бодол санаа. Дандаа хүмүүсийн асуудлыг уурд гаргаж ирж байгаа ярьдаг тийм. Яг л би дандаа яриулдаг нэг юм байсан байхгүй юу? Аг дандаа анги урлаа авч ирсэн батцаг. Яатсан сахилгоцсон. Янда энэ юм хийцэн тийм. Тийм учраас засан гэж боддог. Үндэ хүн бурууг нь хийх тусам хүн засардаг уу? Тань тэгээд үнэн байсан ч буруу гэж хэлэхэд таны дотроос яадаг вүлээ? Ячтай би ийм ингэсэн учраас гэж боддог. Тийм үстэй. Харин бид хүмүүсийн ерөнхий тусам хүмүүс уушгийлсан байгаадаж байна. Есүс энэ зүйлийг Библиэд хэлсэн. Есүс ингэж л амьдсан. Есүсийн гэр бүлтэй хүмүүсийн донд хоол идэж суусан чинь фарисеучуд яасан гэлээ? Танаа багш чинь гэж ирж байгаа олон юм ярьдаг тийм. Гэсэн чинь гэр бүлтэй донд Есүс хэрэгтэй. Өглөө юм хэрэгтэй. Нэгдүгээр яг нэг юм эсдэр. Энийг зүгээр бичээд авч. Хэрэв бид гэр бүлээ улааж гимшээд хин бол итгэмжтэй зөв тэр нэгэн миний бүх гэр бүлийг уучлаад бас бозор моос сэвэрлэнэ гэж хэлсэн. Амен. Цэвэрлдэг гэхгүй. Харин бид үстэй шүүж өөрчлөх гэж маш их болдог. Өнөөдрөөс эхлээд болцгаа. Хамгийн дотны хүнээс эхэлцгээе. Юу дотныхоо хүнтэй харилцаа гайгүй болох юм бол юу та төгс үндэ. Амен. Тэр үнэн шүү. Хүн энд орж ирэл амар гоё инээж чадна. Сайн юу. Гардаа. Чи яасан би тэгсэн тийм үү аа гэж ингэж хэлдэг. За тэр өөрчлөлтүүд тэгэл амен. Өөрийгөө бүү буруу тулсан. Таныг эзэн уурчсан. Хэрэв та нэгэнд гимшсэн бол уршаа юм. Ром номдэр аягүй тодорхой хэлсэн байдаг. Бид эзний хаан сэдвээр зоригтой хөөж очиод түүнээс уучлалыг авъя гэж хэлж штеп. Тэр уучлал бидэнд сүнслэг тулаанд маш их чухал юм. За танд өгсөн эзний хувь тавиланны төлөө та тулах хэрэгтэй. Дараагийн зүйл. Танд өгсөн гэр бүл үүний төлөө тулах. За таны чуулган байна, таны ажил байна, таны хот байна, таны үндэстэн байна. За би 5 өдөр заадаг хичээлийг хэдхэн минутанд маш тодорхой ярьж шүү. Амен. За эдгээр зүйлийн төлөө та яаж тулах юм? За та тэгвэл өөрийнхөө хувь тавиланны төлөө яаж тулах юм? Танд өгсөн хувь тавилан байгаа гэж итгэж байна уу? Амен. Байгаа та өдөр яг итгэж байгаа хүмүүсийг хараад. За итгэхгүй байгаа хүмүүс танд байгаа. Нэр 92 онд би 17 настай Есүс итгэсэн. Тэр үед амьдрал маш хүнд ирлээ. Ийм том нөхөстэй өмд тий урахаа нэр шатаж шаахаа дандаа ойдог. За өвөл мөвөл бол дандаа утас зүтэл хутлаа ойж явдаг байлаа шүү дээ. Одоо тансаг очжээ. Бараг юм надад хутлаахгүй 4-5 хутлаач байхгүй гэдэг. Эмэгтэйч дандаа тэгдэг 4-5 хутлаа одоо надад тэр нь авахгүй гэдэг. Юу ч байхгүй. Тэр үед би эзэндээс итгэсэн. Тэгээ байгаа юм маань Есүс Христ байсан. Бүүн баяр хөөр. Бүүн аз жаргал юундаач баярлаад хөөрөд аа бүүн гэдтэй. Тэгээ хаад эзний баяр хөөр бидний дотор орцсон байсан учраас би тэгж бодож байна. Тэгээд тэр үед бол юу хувь тавилан ирээдүйд үндэсний зууршин залбирлыг өдөртөн гэж төсөөлөөчгүй. Тэр үед нэг юм өстөн нэр Магнус ах энэ бидэнд за бүчэд орж болохгүй орол игдийг гутнаас болохгүй мэн гэл дэлхийн дуу дууж болохгүй мэн гэл тэр үед тэрийг буруу гэж ойлгохгүй шүү дээ. Тэгээд бүчэд орол хэдэн яваад тэгээд нэг итгэгч охин гэсэн тэр маргалдаад би уур нөтлөг алгадаа очихгүй гэсэн юм. Түүнээс нөгөө хатгаа тавьж юм уу гэж хоёр итгэж өгсөн хэрэг. За нэг юмргүй хүмүүс яст иржээ шүү дээ. Тэгээд бидээс нөө эзэндээс хотод ирнэ. Хотод өөртөө ингээд цуглаа болно. Энэ одоо хин бадмаа иднээс бадмаа пүүжээдээс хараад ямар гоё ах нүрээ гэж хараад. Тэгээд хотод цуглаад бүр илүү агуу цуглаа. Манай болоо би хитгэе идэ огтод годоос идэ огтод. Тэгээд бид ингээд анх цуглаад ирчихсэн. Тэгээд юу
хувь тавилан тий. За ямар ч Есүс итгэсэн амен гэж явдаг байлаа шүү. Тэгээ нэг юм би мэднэ. Яг тэр үед надад байсан онцлог нь юу байсан бэ? Манай найз нар бүгд өөр өөр юмсан онцлогтой. Надад байгаа онцлог би эзнийг сонссон л хийдэг. Бүр хатуу. Ердөөсөө ийшээ хийх үедээ яг хий. Гэхдээ нөгөө хэд маань аягүй хэцүү. Би нөгөө хэд дэлхийд болохгүй гэх. Тэгээ нэг болохгүй наа чи. Яа ядраа тийм баг өстой ядраа гэж бодхоор хөтлөөс. Тэгээ нэгсэн Темсийн бидээс 10 жил бүгдээ хот руу явж байгаа. Темсийн яа бидээс 10 жил арай өөрсдөө гайгүй бодчихноо. Тэгээ нэг сүм дотроо ийм бөө юм жижиг сажиг юм. Ийм л хүмүүс Есүс дээр ирж байлаа. Тэгээ тэр үед 95 болоо 96 онд манай сүм дээр нэг шүтүүлэгч ирсэн. Тэгээ бидээс хотод байгаа хүмүүс л 10 гэж бодож байгаа шүү дээ. Бидээс өөрсдөө яа гэж бодож байгаа. Тэгсэн чи яг тэр үед шүтүүлэгч Эрдэнэт Улаанбаатарыг эзлэх болно гэсэн шүтүүлэг өгсөн юм байна. Тэр үед би тэр мөрөнд мартчих юу. Тэгээ саяхан хэдэн жилийн өмнө манай сав Шведээс ирээд бидэнд ярихгүй юу. Тэгээ ингээ харсан чинь яг тэр үед ганаагч Магдалины өдөртөгч Мэги. Би залбирлийнх нь юм. Тэгээ аюу олон газрууд дандаа Эрдэнэтэд байсан хүмүүс ингээ өдөртөгчтэй хийж байгааг харсан. Тэгээ энэ нөгөө нэг эзний өгсөн хувь тавилан болохоос биш биднээс хатаа биш юм. Амен. Тийм учраас танд байгаа. Амен. Амен. Таны нэг хэлтэй танд өгсөн агуу хувь тавилан байгаа. За тэгээд надад би Библийг батлаад байна. Иремья номны 29-ийн 11 бүлгээр гаргая. Иремья номны 29-11. За гарсан бол нэг нь чангаар өшөө гэдэггүй. Нэ? Ош. Учир нь танаас зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь танаас ирээдүйн найдварыг өгөх. Гайхамшигын бус сайн сайхны төлөвлөгөөнүүд яваа гэж эзэн тунхаглаж байна. Амен. Бурхан танд өгсөн агуу төлөвлөгөөн Библиэд байна. Бурхан өөрөө тунхаглаж гэж хэлж байгаа. Тэгээд танд байгаа. Та битгий болж байна. Залуучуудад танд байгаа. Үүнийхээ төлөө тулалт. Эзэн танад иш үзүүлгээр юм ямар нэгэн байдлаар танд өгсөн онцгой зан чанар өөр бусдаас өөр байвал та битгий санаа зов. Начиг бай. Амен. Гай хөвтэй бай. Чаг дутаагаад бай. Амен. Намхан бол намхнараад бай. Яагаад гэвэл Бурхан таныг онцгой дуудсан. Та бусдаа адилхан болохоос шал утгагүй шүү дээ. Амен. Тэгээ өөртөө хэлий. Эзэн надад агуу хувь тавилан өгсөн. Харин би үүний төлөө тулд холно гэж хэлсэн. Харин би үүний төлөө тулд. За, танд эзэн гэр бүлийг өгсөн. Та гэр бүл дотор итгэгч чинь. Яагаад тэгээ бусны итгэг байгааг та ойлгож байна уу? Та тулдах ёстой учраас. Та гэр бүлийнхээ төлөө тулдах ёстой. За, гэр бүл чи айгуугаад зоож байгаа хүмүүс байна уу? 14. За, тийм зоож байгаа хүмүүс байхгүй л амин. За, хамаатан савд чи бөөмөр буддаагийн янз янзын төрчин хүмүүс байна уу? Оо байна. Цаг нь бас. Та одоо эзэн дотор ирээд ингэ явж байгаа чинь зүгээр таны амьдрал биш үү? Таны зүгт амьдрал, таны эзэн дотор авчиж байгаа алхаагаар чинь дамжуулаад тэр хүмүүсийг Бурхан өөрчлөх болно. Амен. Амен. Тэдээс Бурханы хэн бэ гэдгийг харах болно. Тийм учраас миний амьдрал биднийх биш. Бурханых. Гэр бүлээ эзэлж явцгаая. Амен. За дараа чуулган. Би дахиад хэлье. Хүмүүсээ чуулганыхаа талаар ямар нэгэн сөрөг зүйлийг бүү. Тэгээ би та нарын дотроос гуйж байна. Хэрэв үнэхээр зуршин залбирал бэлэгтэй бол та зуршин залбирлыг багтаа болж байна. Тэгээ тэр баг чуулганы ард зогсож залбирдаг байх хэрэгтэй. Яагаад тэр зуршин залбирчнууд замыг бэлэгдэг байхгүй Исая 60 үед хэлсний дагуу. Чулуу залбирдаг. Одоо жишээ нь биднээс 10 хэдэн жилийн төлөө зуршин залбирч байна. Биднээс дандаа төрөнд явдаг. Одоо бидний харж байгаа бидний сүнслэг зүйл тараа залбирч байгаа зүйлийг одоо та нар ойлгох. Харин магадгүй 1 жилийн дараа 2 жилийн дараа Бурхан танад илчилчих үед та нар ойлгох. Нэг зүйлийг дуушин залбирч хийдэг. Тэгээд өнгөрсөн 10 хэдэн жилийн турш энийг харж байгаа юм л та. Ингээд та нар 2 3 жилийн шатаалцсан нар ингээд залбирч хүн болоод ингээд ярихаар тэдний өвдөх сэрэмж. Пастор дээр нэг сэрэмж. Тэгээд би ихэдээс ойлгох яагаад гэж санахгүй байгаа юм болоо гэд
Тэгээ 2-3 жилийн дараа тэр хүмүүс өөрсдөө ишиг авсан юм шиг аа гэсэн яриад ингээд бидний дээл хийдэг ингээд бидээс хийгээд дууссан зүйлүүд явж байгаа гэж байна. Ойлгож байна уу? Амен. Тийм учраас зуурсан залбирчид маш их чухал гэдэг. Тэгээ чуулган бүр их чухал. Чуулган байв, чуулганы алсын пастор чи өгсөн алсын хараг бүр өөрийн болгож өглөж ав. Тэгээд сүнслэг тулаа түүний төлөө тулал тэр өгсөн алсын хараны аль хэсэгт нь та багтаад байгаа олж хараад өөрийнхөө эзэн дотор бэлдэж ихэл. Амен. Бэлдэж ихэл. Тэр эзэн таныг илгээлт дуудаж байгаа. Тэр пастор чи яаж зүйл яаж байгаа юм одоохондоо та ойлгохгүй байж магадгүй зүгээр аваад за би энэ зүйлд өөрийгөө бэлдэж эхлэв. Пастраа би энэ зүйл үнэхээр дуудлагатай. Та намайг өрөөгөөч. Тэгээ ихэлт нь ороод үнэхээр сугалт. Тэгээ эзэн танаа чуулганаар дамжуулан гайхамшиг хийх болно. Энэ бол чуулганууд гэж тэмцэж байгаа нэг зүйл юм. Дараа нь ажил дээр, сургууль дээр тэгээ хот уус үндэстнийг хадлаж байна. За та би зүгээр нэг булган амьд төрөв. Эзэн намайг тэр газар байршуулсан. Би зүгээр нэг эвдэд амьдраагүй. Эзэн намайг байршуулсан. Таныг хаана байршуулсан бэ? Та хаана төрсөн бэ? Та өөрийн газар нутаг дээр юу болж байгааг мэдж байгаа юу? Сүнслэг зүйл тэнд чинь юу болж байгаа юм? Өнөөдөр та өөрийгөө бодохоос одоо энэ болсон, цаг нь болсон. Одоо та бусдын төлөө тулдах ёстой цаг ирсэн. За, Улаанбаатарт юу болж байгааг мэдэх үү? Та аль зүгт амьдардаг вэ? Тэнд ямар сүнслэг хүчүүд байгааг та мэдэх үү? Та аль аймагаас гаралтай? Тэр суманд чинь ямар хол шүтэнүүд бий болсныг та нар харж байна уу? Мэдж байгаа юу? Түүний төлөө та өдөр шөнөгүй залбирсан уу? Энэ бид байхгүй. Юуны төлөө тултахад байна? Бид хотоо авах болно. Бид ус үндэсний аймгаа тусгана авах болно. Тэхийн тулд та тэр газар төрсөн байна. Тэхийн тулд та тэр гэр бүл та төрсөн. Тэгээ эзэн одоо танаар дамжуулаад ус үндэснийг эзлэмээр байна. Би 25 он дээр ирсэн. Бүх 21 аймаг ирсэн. Бараг их сумбад ирсэн. Монгол ямар хэцүү байгааг та мэдэх үү? Хүчирхийлэл, айгдал, цавхаарл. Энэ бол бүх газар. Яаж бидний ялах вэ? Бид Христ дотор зөвхөн амьдрах үед, Христ дотор алхаж явах үед, Христийн өгсөн дуудлага дотор алхаж явах үед бид үүнийг авах болно. Тэгээ миний хүнийг өдөр ирсэн. Багийн би ойлгож байна. Монгол улс үндэстнүүдийн төлөө дуудсан. Гэхдээ эхлээд бид Монголоо авах бол хизээ бид үндэстнүүдээ авах гэжсэн. Тэгээ тэр миний зүрхэнд үнэхээр их хүрсэн. Тэгээ би Бурхан надад ийм сайн толгой өгсөн. Би өрөөлтөг. Би өрөөгцөн юм. Тэгээ тэр надад үнэхээр мэрэгэн ухаанаар ярьдаг. Янз янзын үйлчлэлтэй за баг ийм тэрээр ингэж юм. Энэ нь ийм байна. Энэ нь ийм байна гэж хэлж байна. Тэгээ би хараагүй зүйлдэг. Тийм учраас эмэгтэйчүүдээ нөхрийгөө өрөөгөр. Яагаад энэ хүмүүсээ дамжиж бид өрөөгддөг. Тэгээ эмэгтэй анс жаргатай амьдрахыг хүсвэл дуртал байна. Энэ нууц нь. Амен. Нэрш. Би одоо 2 жилийн турш их юм үзэж байна. За, тулаа хаана болоод байгааг мэдэх үү? Тулаа хаана очив? Энд тэндгүй сүнс сүдэр гарч ирээд байна уу? Тулаа хаана мэдээсөө л энд. Энд нэг дуу хоолой. Баг. Читгэж наа хүчин чамд хайрлахгүй шүү дээ. Тэгээ манай нүгч хүнд гарахгүй. Бэсэн одоо биш. Томбо бүлгээд нэг Агийн пасторс манай хорон дээрээс мэдэндөө тий. Дандаа хаган ийм болсон нөхдөд ирсэн. Тэгээд үнэхээр боломжгүй байсан. Есүс тэр ирэх боломжгүй байсан чи ирсэн. Эзэн дээр өрөөгдсөн. Христ мэрэгэн ухаантай болсон. Харин би түүнд дуулууртай байсан. Би түүнээс илүү гэж өртөс өөрийгөө боддог. Би гэртээ ихнэр. Ихнэрээ л. Харин гадшаа би бол дайчин. Тултгоо. Амен. Амен. Тулаа ийм дотор болдог. Муу ерөөсөөс яадаг вэ гэж дандаа тэгж хэлдэг байхгүй юу? Эмэгтэйчүүд ихэнхдээ юу хүлээдэг вэ? Хай, хүндлэл, нэг сайхан үг хүлээдэг. Тэгээ тэрийг хүлээж эхлэнгууд нөхөр нь хэлэхгүй болохоор шинэ манай нөхөр шиг хүнд гарсан бол бүр хэлэхгүй учраас тэгээ догоорээд өөрөөр нөхрийн төлөө тэмцэж эхэлдэг гэсэн. Тэгээд дайсан юу хийж байгаа гэхэд чиний нөхөр чамд хайргүй чи бол юу ч биш чи энэ ч биш. Гэтэ үндэ миний нөхөр надад амар хайртай би мэдчихэв. Би тэрийг мэдэрдэг. Түүнийг яаж байгаа хайрж байгаа хийж байгаа бүх юм би түүнийг
Тэгсэн мөртлөө дайсан ингэж хэлдэг. Тэгээ би нөхрийнхөө эсрэг авч гэлдэг. Тэгээ манай гэр сүрхийг муу ерөөсөөс хүсэж байгаа. Харин муу ерөөсний хүслийг би гэр бүлдээ биелүүлэхгүй. Амен. Харин би хийсэн мэрэгэн ихтэй байхыг хүсэж байгаа. Амен. Заримдаа чаддгүй, тэгэхээр заримдаа чадчихдаг. Амен. Бодол санаа чинь зөндөө олон юм болж байна. Зөв бодол, буруу бодол. За, энийг ердөөсөө л харчия. Галаад номны 5-ын 19-өөс 23 дуус та нар мэднэ. Үр жимсний тухай байдаг тийм. За, эхнийх нь 19-өөс 21 дээр нь болохоор яг буруу бодол санааны тухай байдаг. Ийм бодол санаа байгаа учраас бидний амьдралд үр жимс нь гарч идэг байхгүй. Тэгээд сая өнгөрсөн хэдэн сарын турш бурхан манай баг дээр юу ярьж байгаа гэхээр биднээс ингэ залбирч байхдаа дандаа үр жимсийг харж залбирсан. Шудраг устай лайн завхар ярьдгээ залбираад чи эзэн бидэнд юу гэсэн бэ гэхээр үнцийг харж залбираа гэж хэлсэн баг. Үнцэн завхарлын үнцэн хаана байгаа? Үнц байгаа учраас үр жимс нь гараад байгаа юм. Тэгээд биднээс Библийг судалж эхэлсэн. Яагаад боловсролын системд яагаад энэ бүх системүүдэд ходож шүтэн ойрсон бэ? Сайхан биднээс нүүрт өдөр болон манай нүүрт 10-аас 12 цаг дээр 24-7 зогссон хоёулаа. Тэгээд тэр өдөр биднээс юу олж харсан гэж та нар нийгмийн бүх байгууллагууд дотор худал шүтэн байдгийг мэдхүү. Тэр биднээс анзаардаггүй. Имлэгч байна. Боловсролын системд ч байна. Та нар цахилгааны нүрэнд ороод үзээрэй. Худал шүтэн байна. Бүр шүүхийн яамны байгууллагууд ч гэсэн байдаг. Аймаг хамгийн сонирхолтой бүх газар. Тэгээ одоо манай баг энийг судалж байна. Хаана ямар ч юм урлагийн ертөнцид бас байна. Ямар юмний янжил хам. Тэг. Амен. Тэгээд эдгээр шүтэнүүд байж байгаа газар муу ерөөсөөс өөрийнхөө хүчийг эзэлсэн байдаг байна. За араас мэдээгүй махан биеийн хүмүүс илэрхий юм. Эдгээр завхаар. За одоо махан биеийг тархицсан хүмүүсүүд нь илэрхий юм гэж хэлсэн байгааз энэ нь завхаар, бузар байдал, тачаамаа байдал, шүтэг, ичиг, дайсмал, маргаан, харал, уур хилэн, өрсөлдөөн, харал, тэрсэл үз санаа, атаархал, архитект, утга учиргүй наргид цэнгэх нь юмаа гэж хэлсэн. Харин үүний эсрэг сүнсний үр жимс нь харин үүний сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инээл сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дүлгөөн зан өөрийгөө захирах нь эдгээрийн эсрэг ямар ч хууль байхгүй. Энэ зөв бодол санаа, буруу бодол санааг аягүй тодорхой. Хэрэв бид Христийн үр жимсийг дотроо угуулах үед муу ерөөснөсний эдгээр завхаар, хүсэл тачаал эдгээр бүхэл нурж унжидаг. Амен. Ингэж бид сүнслэг тулаанд тулдаг. Үр хавшлал бидний дотор ирэхэд бидээс тулдах үед, уучлах үед бид тулалдчихаа гэсэн үг. Лантуг аваад дайсны төлөвөд зогсоо гэсэн утгатай. Амен. Амен. Би бол жоохон хэсгийг ярьж байна. Тэгээд сүнслэг хоёр дуулахыг үнс. Энийг бүгд дараа юм. Дараа хэрэг боломжтой бол бүгдээрээ сүнслэг тулааны талаар хамтдаа үзье. Амен. Тэгээд одоо би та нарт нэг зүйлийг ярмаар байна. Энэ ишлийг би заавал та явсан газартаа ярих ёстой нэг зүйл байна. Та нарын зарим сонсч ирсэн байж магадгүй. Бүгдээрээ Изекиэл номны 8-р бүлгийг авъя. За энийг би яагаад ярих гэдэг юм бэ гэхээр монголчууд бол эзнээс өгсөн агуу үйл явдал бидний амьдралдаа. Тэгэхээр бидээс суурсан залбирч, бидээс Монголыг бүхэлдэн харж залбирдаг. Монголыг тээдэг гэсэн үг. Тэгээ нэг удаа бидээс яг мацаг барилт залбираар энийг залбирч ирсэн. Яг эзний үг. Тэр үед манай сүмдэрч тэр хаас яг нэг Изекиэл номыг уншаа гэсэн тийм эзний үг ирсэн баг. Тэгээ Изекиэл номыг уншсан баггүй. Тэгээд би мацаг бариад уншижсэн. Бидээс хэдэн 7 хоног явцсан ирсэн. Гинжээ хэлбэр. Тэгээ мацаг бариад ингээ уншижсэн чи Изекиэл 8-р бүлэг. Тэгээ би аягүй олон удаа сонсож байсан юм. Яагаад Монгол юм бэ? Яагаад Монгол бидээс нэг яадаг шиг? Яагаад гэж аягүй болоод асуусан. Тэгсэн чи Изекиэл 8-р бүлэг өгсөн. Израильчууд эзний дотор алхаж байхдаа дандаа буруу зүйлийг хийгээд бузар муу зүйл болоод тэд унаад буцаад эзний дотор ирээд унаад дахиад буцаад ирдэг. Тэгээ Изекиэл номдэр 8-р бүлэг аягүй тодорхой илүүгүүд 10 дээр бурхан тэдэнд сануулдаг. Тэгээд хамгийн амар юм бүхний оршихуу тэр газраас явдаг. 9 хот. Тэгэд яагаад явсан шалтгаан нь энэ дээр байна. За бүгдээрээ шууд 3-ыг харчих. Тэр гарын бүсд мэд
Ямиг сунган миний толгой дээр туг үснээс байв. Тэгээд сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж Бурхны үзэгдлүүдийн дотор намайг Иерусалим руу авч яван Атаархад төрүүлж Атаархын шүтээний суудал байрлал дотор хашааны хойд хаалганы үүдэн авчрав. Харагтун тав миний үдсэн дүрстэй адил эзний Израилийн Бурхны цог жахлантай тэнд байв. Тэгээд тэр надад хүний хүү одоо хойд зүг рүү нүдээ өрг гэв. Тиймгүй би хойд зүг рүү нүдээ өргөн харахад харагтун дахин ширээ хаалганы хойд тал энэ үгэнд Атаархын шүтээ байгаа гэж 3 удаа Атаархын шүтээний тухай ирсэн бааз. Энэ үдээс нүд нэгтэж болсон шүү. Яагаад Монгол тамийн тооны үлгэр өгдөг юм? Яагаад монголчууд нэг нэгнийгээ дээш нь гаргаж дэмждэггүй шалтгаан нь юм? Израильчууд бүр эзний дахлын ширээний хажууд Атаархын дахлыг бий болгосон. Бурхан бид нэгэд боддог. Зуушин залбирч тэгэхээр очиад боддоо моддоо янз янзын хийдэгтэй байгаа тулдаг гэж бодож байна. Үгүй, бидээс тэгдэггүй. Биднээс хийдэг сүнслэг толгойд биднээсээ магтаал. Бид хамгийн дээд нэг юм магтдаг. Хамгийн дээд нэг бид магтаалыг өгдөг. Тэгвэрээ бид магтаал тулдаг. Тэгээд энэ дээр Атаархын шүтээ Монгол шүтээ юм бэ гэдгийг харсан баг. Нөгөө буддаач нөгөө бөөч юм биш юм бэ. Хамгийн гол шүтээ нь бидний дотор байгаа. Бурхан дүрмэх ёстой. Би өөрөө Атаархад. Тэгээд энэс өмнө эзэн бидний чуулган дотор энэ бодож шүтээ байгаа гэж хэлсэн. Тэгээд чуулган гэж хараад та би байгаад байгаа. Гэтэл миний дотор Атаарх. Би хин нэг нэвэртгэр уурах байдаг. Хин нэг нь өрөвдгөр миний дотор дургуутс би болж байгаа. Хин нэг нь хормаа гэж хариу хийгээл юм гот те өөрийн хизээ миний нөхөр ихнэр их болоо. Би ч асаа Атаарч. Тэгтэл Атаа гэдэг үгээс судлаа л та бид хэд судалсан чинь Атаа гэдэг үгнээс суурьтай. Атаа гэдэг үг нь өөрөө устгах, ааж устгах гэсэн утгатай үг юм. Тэгээ Атаа гэсэн утгатай биш. Тэгээ Атаа гэдэг нь болохоор бөөг мөрөглөлийн одоо онгод дутсан морийг Атаа мөр гэж хэлдэг юм. Ойлгож байна. Үндсэн нь өөрөө бодож шүтээ. Тэгээд зуушин залбирч бидээс энийг ойлгосон. Тэгээ би хаасаагүй Монгол надад ярих боломж хаана ордон би энийг ярих хэрэгтэй гэж ойлгож байна. Муу Иесус биднийг Атаархаар хүчин хүмүүс. Тэгээ заримдаа миний дотроос төрдөг эсвэл хүмүүс надад Атаархыг би мэдэрдэг. За ийм юунд орж үзсэн бэ нөө? Ашигт над чи тий. Харин эзэн бидэнд яаж залбирхийг зааж өгсөн. Хэрэг миний дотроос Атаархаар босч ирвэл нураа Есүс нэрээр би нэг нураач. Ари хин нэгнээс надад Атаархыг ярихыг хүлэн. Есүсийн нэрээр. Зүгээр дотроо залбирч. Тэгэд одоо зуушин залбирч бидээс энэ тэмцэж эхэлж байгаа. Энэ шүтээнийг өөрөө дотроос нураач унгаамаар юм. Амен. Тэгээд энийг бидээс хийж ирсэн. Тэгээд заримдаа байхгүй юм чинь. Нэг удаа би яг тийм үстэйс. Би нэг ярих хэрэгтэй. Энэ амар зүгсэн. Яг манай багт надтай яг цэцэн гэрэлсэн баггүй. Гэрэлснийхэн дараа жирэмсэн болсон. Чи би жирэмсэн болчихсон. Тэгээ би жирэмсэн болоход яасан гэж би хатаасан. Миний дотроос өөр ирэхгүй ингээд нэг сонин тийм мэдрэмж төрсөн. Тэгсэн чи нөгөө эмэгтэй маань 4 цартаач цолгоцсон. Тэгээд яг тэр үед би өстой яг энэ юм би яг сүнслэг ертөнцид ийм зүйлийг энэ яг бодтой юм би харсан. Би амар хэцүү болсон. Би гимшээд уйлаа. Тэгээд залбирсан. Тэгээд тэр маань дахиад жирэмсэн болсон. Би тэрийг өөцөөс хамгаалж хүрээстэй. Залбирал юугүй тэгээд тэр маань сайн авах байсан. Амен. Амен. Ийм Атаарх ийм зүйлийг хийдэг. Та хэнийг устгамаар байна уу? Тэгвэл Атаархаж байна. Тэгээд дараагийн нь болохоор би та нар өөрсдөө уншиж цаг байгаа учраас би дараагийн нь болохоор эзний өргөнд очдог. Цоорхоо үйдэг. Тэгээд Бурхан Изекиэл за одоо цоорхоо нөхөд орно гэсэн чинь худал шүтэнүүдийг Израилийн ахмадууд нь тавиад мөргөж байгааг харсан. Энэ нь юу гэхээр монголчууд дотор мухар сүсгийг эзэн харсан. Яг би таны дотор мухар сүсгийг харж чадахгүй. Харин Бурхан тэгж харж чадна. За та төрөвч итгэж байна уу? Улаан төрөвчтэй бол би байж. Эсвэл төрөвч дотор доллар хийж авч явал мөнгөтэй болно. Тэ эсвэл тэ юу тэгж үзэг Тэ уур урдуур хойгоор яваад янз янз болоод энэ мухар сүсэг. Нүдэс дээд долларын засах хизээ ойлгүй хизээ энийх нь үгүй тий. Бурхан бүх өдрийг илүү
үзээд аяг тавьчихгүй ядуур. Би яг нэг гэрээ зэгцтэй байх гэдэг юм л да. Он дотроо дуулж болохгүй ээж ч үгүй. Үгүйдсэн чи Библиэр орондоо дуулал гэж хэлээ. Нэр дуулал ном дээр оронд дуулал гэж байгаа шүү. Амен. Амен. Ийм олон зүйлүүдийг Морисус монголчуудад хүлээс авсан байна. Израильчууд устгах хэвээр үндэстэн устгаагүй сууж тэдний хувьд сорилт болсонтой адилхан монголчуудад ийм зан сорилт. Дараагийнх нь эмэгтэйчүүд Тамус гэдэг бурханд мөргөөд уйлж эсгэжсэн. Энэ болохоор Баал буюу том толгойтой, үхэр толгойтой хүн чийжтэй амьтан байсан. Тэгээд эмэгтэйчүүд байсан. Эмэгтэйчүүд ямар шалтгаангүйгээр ганцаар готрол өөрсдөө маш хурдан өгдөг. Тэ? Юу ч болоогүй жоох юм бол үхээдэг юу айсаа дорж шааж. Энэ чи ходож үдээ шүтж байгаа гэдэг хэлсэн байна. Яг би өөрөө тийм. Би ингэж хөгжөөснөө мэдчихсэн учраас яг тэр үед эзэн ингэж хэлчихсэн. Эмэгтэйчүүдээ бид бол дайч тахгүй юу? Бид эзний дуудагцаа хартсан уу? Бид нөхдөд дуудагтаас энэ дайсны зайн мөхүүдийг энэ газар нутраас нуух боломжтой. Харин тэрийг Морис бид харуул. Дараагийнх нь 20 хүмүүс 25-аас дээш хүмүүс наран тэмүүлжсэн гэж байна. Эзний өргөөний хашаа дотор. Ах дүүнэрээ одоо чуулган сэмлэгдэх цаг болсон. Магадгүй таны зүг тамирч байгаа пастор ч мэдхгүй байж магадгүй. Харин бүхэн мэдчих. Үнэхээр зүрхсэтгэс эзнийг харах цаг болсон. Таны эзний дотор зүг амьдарч байгаа таны дээр тэнгэрийн цог нэгддэг. Тэр нэгц тэнгэрийн цог хаасаагүй явж байгаа боддоо та. Таны явсан газар бүрт ариун сүнс тантай хадгалдаг. Таны алхаж байгаа газар бүр тань бурхан гарахаар замыг зааж өгч чадна. Бидний амьдралд мөнгөтэй үеэр, хоосон үеэр, бэлхэх үеэр, заримдаа хүмүүсээс буух үеэр, заримдаа хүмүүсийг өрөөх үеэрдэг. Тэрийг боломж гэж хаа. Зовлон бэрхшээл чи дандаа өөдрөг гоног биш шүү дээ. Зовлон бэрхшээл ирэх үед харин бид хүчтэй болчихдог шүү дээ. Бид олон билүү эзнэр ойртчихдаг. Заримдаа юу ч хөө болохгүй. Манай нөхөр хэдэн 100 сая төгрөг дотор бизнес хийдэг байсан. Итгэдэггүй багт. Одоо бүр мяарсан битгээр. Яагаад гэвэл зөв бусаар хийжсэн зүйлээ одоо зөв болох гэж үнэхээр хичээж байгаа. Үнэхээр зөв болох гэж байна. Амен. Хантих тусмаа хэцүү болж байгаа. Бид заримдаа бурхан минь хизээ сургаж тусахын урдын игээл дээ. Тэг зэлбээс ороогүй болж байгаа юм чинь. Тэгээд харин би бол хүлээж миний нөхөр яг зөв байдлыг хийх гэж хичээж байна. Харин би хатан зогсоо. Тэр эзний үйл хийдгөө. Тэр яг нэрийн хороо ертөнцийн дэвш тэнгэр хийгээд газартай наймд од нар сав байх хэрэгтэй гэдгээс тэр эзэн болдог юм. Бас бид мэдлэг хүссэн тэр нэг мөн харин байгаа. Тэгээд бүгд яг гагаар ирсэн юм байна. Та гэдэг хамаа. Төрөний төлөө тулдах, төрөний бүх зүйлийн төлөө тулдах хүн тань өгсөн байна. Амен. Та Бурхны дүр төрх бүтээгдсэн. Тэгээд бүгд яг эзний нэрээр бүгд та нарыг өрөөж өгнө.